бүдээгийн зочны ярилцлага та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Инх Цэцэг хоригдоо оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тантай бас манай саятай хамт олон энэ удаад яг цаг үеийн асуудал буюу эрчим хүчний сэдвийн хүрээнд ярилцъя гэж бодож байна. Тэгээд яг одоогийн чуулган арч гисэн 3 дугаар цэглэгээ станцын өргөтгөлийн ажил засварын ажлууд бол бас яригдж байна. Тэгэхээр 3 дугаар цэглэгээ станцыг бол одоо засахад бол 1.580 еврогоор бол одоо засах боломжтой, өргөтгөх боломжтой гэдэг мэдээлэлүүд бол бас тараад байна тий. Энэ дээр бас яг энэ салбарын мэрэгчлэлтний хувьд таны хувьд яг ямар байр суурьтай байгаа? Хоёлаа энэ талаар яриагаа хэлье. Эрчим хүчний салбар одоо их усрын дутагдалд орсон маш хүнд байдалтай байгаа бол хүн болгон мэдж байгаа тий. За тэгээд тийм учраас бид нар одоо ямар л нөөц боломж байна. Одоо байгаа станцуудаа өргөтгөх, одоо шинээр дулааны цахилгаан станцуудаа байрах, сэргээгдэхүүдээ байрах энэ тал дээр бол маш одоо тоймтой том ажлуудыг бол хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд тэрний нэг үл энэ дулааны цахилгаан станц 3-ыг өргөтгөх асуудал. Тэгэхээр дулааны цахилгаан станцын 3-ыг өргөтгөх энэ ажил бол маш олон жил яригдчихэж байгаа. Баг 2015 он гэтэл баг яригддаг байсан. Нам даралтын өргөтгөнөө гэж яриад байдаг байсан. Өнөөдөр ажил хэрэг болоогүй. Өдөө хүртэл ингээд маш олон жил ингээд явцсан байна л да. Тэгэхээр энийг ажил хэрэг болгохын тулд Монголоос одоо яасан бэ гэхээр мэдээж энэ том өргөтгөлийг хийхэд бол хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг одоо хайх зорилгоор бол засгийн газраас бол Орос улбаны улсад одоо энэ өргөтгөлийн ажлыг хийх одоо зээлийг олгооч гэсэн хүсэлтийг бол тавьсан байлээ. За тэгэхээр ямар хэмжээний одоо зээлийг олгож болох вэ гэдгийг тодорхойлохын тулд техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байлээ. За тэгэхээр техник эдийн засгийн үндэслэл дээр бол ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг тавихтаа бол маш одоо тоймор бол тавигдаг. Мэдээж эн чинь одоо байгаа станцыг өргөтгөнөө гэдэг нь одоо юу гэдгийг цоо шин газар дээр ингээд станц барихыг бол бас нэг ондоо. Гэтэл одоо яг ингээд яалтж байхгүй том ийм хотын дунд байгаа ийм одоо станцыг өргөтгөх асуудал бол нэлээд одоо олон эрсдлүүдийг дагуулах магадaltaй. Тэр утгаараа одоо ингээд тэзүүн дээр бол за энэ станцыг ингээд 300 мегаваттаар өргөтгөхтөл нэг ийм 1.1 хэдэн тэрбум одоо евро орох юм байна гэдэг ийм маш том одоо хөрөнгө оруулалтыг тэзүүн дээр тавьсан байлээ. Тэгэхээр энэ бол мэдээж одоо олон улсын зэвсгээс хамаагүй маш өндөр байсан учраас Монголын талаас бол юу гэж үзсэн бэхээр энэ хөрөнгө оруулалт бол маш өндөр байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг одоо буулгаач. Ядаж одоо нэг 800 гаруй одоо сая доллараар энэ өргөтгөлийг 300 мегаваттаар өргөтгөх ажлыг хийх тийм боломж байна уу гэдэг саналыг бол Орос улбаны улсад тавьсан. За тэгэхээр мэдээж таны одоо хүсэлтийг шууд авъя гэдэг мэдээж хэцүү шүү дээ тий. Тэгэхээр за тэгвэл энэ дээр ингээд ерөөсөө юу хийя? Эрсдлүүдэд тодорхойлох зорилгоор наривчлсан зураг хийя. Зураг төслийн ажлыг хий гэсэн байгаа. За тийм учраас за тэгвэл зураг хийхээр мэдээж ингээд тэн дээр байгаа бүхий л одоо наривчлсан зургууд гараад ирэхээр хөрөнгө оруулалт нэлээд одоо тодорхой болоод гарч ирдэг. За тийм учраас зургийнхаа ажлыг хийлгийа гэдэг хүсэлтийг одоо манай бас талаас тавиад тэгээд Орос улбаны улсаас одоо ингээд зураг төслийн ажлыг хийя гэд тэгээ яг одоо сая эдийн засгийн байнгын оргоор орж ирсэн тэр юу бол одоо засгийн газрын хоорондын хилцээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл цаашаа одоо ингээд зураг төслийн ажлыг хийлгэх тэр гэрээг хийгээд явах тэр одоо боломжийг олгож байгаа тийм хилцээр орж ирсэн. Тэгээ энэ бол ингээд дэмжигдээ явж байгаа. Яг хизэнээс эхлээд ингээд эрчим хүчний алдагдлалд орчих. Энийг одоо нөхөхийн тулд одоо мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байх тийм. Ер нь яг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Монгол улс одоо томоохон хэмжээний их усрол сүүлийн жилүүдэд ерөөсөө бариагүй. За яг нэг хэдэн өргөтгөлүүд л хийсэн те. Дулааны цахилгаан станц 3, 4. За тэгэл Эрдэнэт дархан гэдэг боломжтой бүхэл өргөтгөлүүдийг хийсэн. Тэрнээс биш одоо нэг том станц бол ер нь бариагүй. За одоо бол нэг юм бөөрөлжүүт ингэ явж байна. За Төв аймгийн Баян суманд 660 мегаваттын дулааны цахилгаан станцын ажил бол ингээд эхэлчихсэн 27 онд эхнийхээ одоо ээлжийг оруулна гэж явж байна. За 5-7 дулааны цахилгаан станц бас л одоо тендер дээр маргаан гарчихсан ингэ явж байгаа. Тэгэхээр ингэж их усүрээ ингэж бариагүй учраас гэтэл нөгөө тал дээр манай эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор бол цахилгааны хэрэглээ, дулааны хэрэглээ бол одоо жилээс жил бол маш огцом өсөж байгаа. Тэгэхээр энэ одоо нэмэгдэж байгаа энэ өсөлтийг бол хангаж чадахгүй. Тийм учраас бид нар одоо ингээд яалтчгүй өвлийнхөө оргил ачаалын үед бол хэрэглэгчдээ таслахаас өөр аргагүй байдал хүрч байгаа байхгүй юу. Тэгээ миний одоо байр суурь юу вэ гэхээр яг энэ том их усруудыг бид нар барихтаа яаж яах гэхээр ерөөсөө гадаадын зээл тусламжийг хайж байгаа байхгүй юу.
боломж нь тэр. Гэтэл уул нь бол улсынхаа төсвөр ялангуяа одоо сүүлийн жилүүд бол харьцангуй манай эдийн засгийн өсөөд бас орлогоч харьцангуй нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр улсынхаа төсвөөр бид нар ядаж энэ бага оврын их усүрүүдийг барих зайлшгүй шаардлагатай байгаа байхгүй юу. За түрүүн та ингээд өөрөө ярьлаа аймгийн төвүүд дээрээ тэр одоо том одоо уурын зовхуудыг халаад нэг дулааны цахилгаан станцууд барих хэрэгтэй байж тээ. Энийг бид нар улсынхаа төсвөөр л хийх хэрэгтэй байхгүй юу. Яагаад улсынхаа төсвөөр бид нар зам дээрээ болохоор ингээд бүхэл бүтэн 2 3 их найдыг зараад байдаг. Гэтэл ядаж нэг 300 400 мегаваттын дулааны цахилгаан станцуудыг бид нар улсынхаа төсвөөр барьж болохгүй. Энэ чинь нэг 2 3 их найдын л хөрөнгө оруулалт байхгүй юу. Тэгээ хэрвээ ингээд улсынхаа төсвөөр бид нар ингээд гадны зээл тусламжийг ингээд хөөцөлдөхөөр маш их цаг хугацаа ордог байхгүй. Маш их цаг хугацаа ордог. Тэгээл энд чинь цаг хугацаа хүлээсээр идэл бид нар чинь ингээд их усрын дутагдлалд ингээд орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ эдийн засгийнхаа өсөлтийг хангая, энэ том бүтээн байгуулалтынхаа ажлуудыг хийя л гэдэг юм бол эрчим хүчний салбарыг төрүүлж хөгжүүлэх ёстой. Тэгэхээр төрүүлж хөгжүүлэхийн тулд бид нар бүхий л нөөц боломжуудыг ашиглах ёстой. Тэн дотроо бид нар улсынхаа одоо төсвийг ашиглах ёстой. Усан төсвөр юм одоо их усрыг барихаар асар богино хугацаанд барина. За тэгээд улсынхаа төсвийг ч ашиглах ёстой, гадаадын зээл системийг ашиглах ёстой, бас хувийн хөрөнгө оруулалтыг ч барих ёстой. Тэгэхээр бүхэл нөөц боломжийг энэ их усруудыг одоо барих чиглэл рүү хандуулахгүй бол бид нар энэ жил одоо нэг хэдин хэрэглэгчийг хангаж ирсэн бол эх хонд илүү олон хэрэглэгчийг л бас одоо таслана л гэсэн үг байхгүй юу. Гэхдээ яг хуу бөөрөлжөт орж ирээд нэгсгтэл бас гайг болно. Гэхдээ та бүхэн бодтоо жилд одоо бид нар 200 мегаваттаар өсөж гэнэ гэж үзэж байгаа. Хэрэглийг дунджаар 200 мегаваттаар. Тэгтэл бөөрөлжөт маань одоо ингээд ихний 300 мегаватт л ашиглалтанд орох гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бөөрөлжөтийн 300 мегаватт бол бас ер нь бол юу ч биш байгаа байхгүй юу. Гэтэл бид нар нөгөө талдаа маш олон хэрэглэгчийг бид нар уучлаарай бид нар одоо их усэр байхгүй гэд цахилгаанаар дулаанаар хангахгүй, техник нөхцөл олохгүй боомлчихсан байдалтай байгаа байхгүй юу. Ингэж боомлсон хэрнээ бид нар 200 мегаваттаар өсөж байгаа. Гэтэл хэрвээ бид нар энэ хэрэглэгчүүдийг холбоод эхлэх юм бол энэ 200 мегаватт биш байхгүй юу? Энд чинь бараг л жилдээ бид нар 300 400 мегаваттаар өсөх байхгүй юу? Тэгэхээр энэ том өсөлтийг хангахын тулд одоо хэд хэдэн бөөрөлжүүдийг барих эрэлт хэрэгцээ байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яаж л одоо тэр 5 толгойн станцыг улсынхаа төсвөөр барих хэрэгтэй. Гэтэл бид нар 5 толгой дээр барихтаа яасан бэ гэхээр бас л яг адилхан та одоо ингээд хөрөнгө оруулалтаа одоо олоод бариач. Гэтэл энэ хөрөнгө оруулалтыг олно гэдэг чинь бас хэцүү байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд улсынхаа төсвөөр тэр 5 толгой тэр одоо дулааны цахилгаан юун дээр одоо нийслэл маань дулааны цахилгаан станц 2-ын байрал дээр барина гэж явж байгаа шүү дээ. Тэрийг бас л бид нар улсынхаа төсвөөр барих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм боломжтой юмаа бид нар улсынхаа төсвөөр бариад за тэгээд хувийнхаа хөрөнгөөр гадаадын зээл системээр их усрлөө барихгүй одоо ингээд сэтгэл амраад за одоо ингээд бөөрөлжөтний 300 ороод ирэх юм байна. Баян 100 600 ороод ирэх юм байна. Ингээд нэг хэсэгтээ болчих юм байна. Үгүй. Нэг хэсэгтээ болохгүй байхгүй юу? 200 мегаватт өсөж байгаа өсөлт чинь бодит өсөлт биш байхгүй юу? Яг л бид нар энд маш олон хэрэглэгчийг холбохгүй хүлээсэн. Холбохгүй техник нөхцөл өгсөн хүлээгдээд байгаа байхгүй юу? Тэг хүлээгдээд байгаа хэрнээ бид нар зил 200-аар өсөж байгаа шүү. Жил болгон. Гэтэл хэрвээ бид нар ингээд за эдийн засгийн өсөлтийг хангаа энэ том бүтээн байгуулалтыг хийя гэх юм бол бид нар дор хаяж 300 400-аар өсөх байхгүй юу? Тэгээд дараагийн нэг асуудал болохоор хараа энэ бид нар их усэр талдаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Гэтэл нөгөө дид бүтэс яриад байдаг шүү дээ, тий? Нөгөө дамжуулах шүлжээ, нөгөө түгээх шүлжээ. Эднэр маань бас хит ачаалагдчихсан. Тэгэхээр энэ хит ачаалагдсан юм дээрээ бид нар бас одоо өргөдөх асуудлуудаа улсынхаа төсвөөр хийх хэрэгтэй. Сая би одоо нэг 2025 оны улсын төсвөдөр маш одоо ингээд шүүмжлэлтэй хандсан л да. Энэ хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч мөрийн хөтөлбөр дээр ч тэр одоо ерөнхий сайд бол ингээд за энэ эрчээ ялцсан эрчим хүчний салбарыг одоо сэргэнэ гэдэг мэдээллийг хийсэн. Дээрээс нь одоо хүн болгонд ойлгомжтой байгаа шүү дээ. Энэ том бүтээн байгуулалтын ажлуудыг хийхин тулд бид нар энэ салбарыг л одоо хөгжүүлэх хэрэгтэй, төрүүлж хөгжүүлэх ёстой. Тэгэхээр бид нар зөвхөн ганцхан их усэр биш, энэ дамжуулах шүлжээ, энэ түгээх шүлжээ, энэ дулааны шугам шүлжээн дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг л хит ачаалагдсан. Тэгэхээр хит ачаалагдсан юм дээр бид нар хэрэглэж холбож чадахгүй байгаа байхгүй юу? Гэтэл тэгээд тийм учраас улсын хурлын гишүүдч тэр ард түмэнч тэр юу гэж одоо ямар хүлээлттэйсэн бэ гэхээр за энэ улс орн бол ерөнхийдөө энэ эрчим хүчний салбарт бол одоо маш их хөрөнгө оруулалтыг тусгацсан тийм төсөв орж ирэх юм ба гэсэн тийм хүлээлттэй байсан 2025 оны төсөв. За гэтэл бодит байдал дээр үгүй. Бодит байдал дээр төсөв дээр ерөөсөө нэг 9 ширхэг одоо шин төсөв орж ирж байгаа эрчим хүчний салбарт. Тэрэн дээр нэг 200 тэрбум.
Тэгсэн мөртлөө зам дээр 22 ажил дээр 3.1 хэдэн их 80-ыг тусгаад орж ирж байгаа байхгүй. Тэр үнэхээр гайхалтай. Тэгэхээр чинь яаж энэ салбарыг төрүүлж хөгжүүлэх юм бэ? Тэ? Нөгөө л энэ салбар чинь эдийн засгийн боомлчихсан. Нөгөө л хэрэглэгчээ тасалдаг хിവэрэ байж штэ. Тэгээ ингээ харахаар тэгээ ингээд сангийн одоо энэ дээр асуудал дээр ингээд асуулт тавихаар яаж юм гэхээр энэ бүх эрчим хүчний салбарын төслийг гадаадын зээл тусламжаар хийнэ. Зүгээр нэг дамжуулах шүлжээний нэг 110-ын дэд станцын хүртэл гадаадын зээл тусламжаар хийнэ л гэж байгаа. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа. Гадаадын зээл тусламжийг бүтээнэ гэдгийг дор хаяж 4-5 жил болдог. Дор хаяж. Тэгэхээр яаж ингэж гадаадын зээл тусламжийг горьцсоор байгаад энэ салбарыг төрүүлж хөгжүүлэх юм бэ? Энд чинь болохгүй байхгүй юу? Хугацаа хойш алдагдал энэ. Тий алдагдал энэ салбар чинь эдийн засгийн боомлсон хിവэрэл нэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар өнөөдөр зам дээрээ түлхүү анхаарах уу? Эсвэл эрчим хүчний салбар дээрээ түлхүү анхаарах уу? Эрчим хүчний салбар дээр одоо энэ төсвийнхаа мөнгийг түлхүү зарцуулах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Яагад гэвэл эрчим хүчний салбар чинь өнөөдөр барьлаа маргааш энэ салбарын хөрөнгө оруулалт яг нөхөгдөөд эхэлнэ. Тэ? Тэгэхээр энэ дээр ингээд яагаад ойлгохгүй байгаа юм бэ? 25 оны төсөв дээр үнэхээр маш одоо юутай байсан. Тэгэхээр бид нар 26 оны төсөв дээр ядаж эрчим хүчний салбар дээр одоо түлхүү анхаарсан тийм төсөв орж ирээсэ. Ядаж нэг их хүүсүрийг нэг их 80-ыг жишээ нь одоо та бүхэн бодоо хэрвээ энэ 25 оны төсөв дээр нэг их 80-ыг эрчим хүчний салбарт зарцуулахаар орж ирсэн байсан бол одоо энэ дээр гайхах энийг одоо болио гэх гişүүд нэг ширхэгч байхгүй байсан. Гэтэл 200 тэрбум тэгсэн мөртөө зам дээр хідэн их 80-аар. Тэгээ яаж энэ салбараа яаж улс орноо хөгжүүлэх гээд байгаа. Энэ салбар чинь стил боомлцсон хэвээрээ байх байхгүй юу. Энэ дээр би маш их шүүмжлэлтэй хандсан. Энэ одоо 26 оны төсөв дээр бол эрчим хүчний салбар дээр түлхүү анхаарсан тийм төсөв орж ирэх ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байгаа. Ард түмэн ч хэлээд байна шүү дээ. Яагаад их 80-ыг зараад тэгэхээр хүмүүс болохоор ингэж байгаа байхгүй юу. Их усүрээ одоо ингээд гадаадын зээл тусламжаар барина, хувийн хөрөнгө оруулалтаар барина. Энд чинь маш хэцүү байхгүй. Олж ирнэ. Энэ хөрөнгө оруулалтыг олж ирнэ гэдэг чинь хэцүү. Хугацаа ордог. Тэгэхээр энэ дээр улсын ч анхаарах ёстой, хувийн ч анхаарах ёстой байхгүй дээ. Тий. Ийм л байна. За, Улаанбаатар хотын хувьд бол утаа бол маш их байгаа тий. За, үүнийг Улаанбаатар зөвхөн энэ утааны асуудал бол зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй биш одоо орон нутаг буюу аймагуудад бас их байна. За, одоо 3-4 жилийн өмнөөс сүлээд одоо сүүлийн үед жаахан мэдээлэл тэрэн дээр тутмаг байгаа даа. Нэг 10 аймгийн цахилгаан станцын асуудал яригдаад байгаа. Энэ ажил юу н ямар ч тандаа явж байгаа юм бэ? Тэгээ яг дөнгөж сая эрчим хүчний яамнаас энэ одоо 10 аймгийн дулааны станцын асуудлаар бол мэдээлэл хийсэн. Тэгээ яг 9 аймгийн хувьд бол дулааны станцын барилга угсралтын ажил бол нэлээд одоо сайн явж байгаа гэсэн мэдээлэл байгаад байгаа. Зүгээр яг Арангаан аймгийн хувьд бол яг одоо дулааны станцын шугам шүлжээнд хувьчилснаас болоод энэ дээр одоо маргаан гараад одоо ямар ч ажил хийгдэг байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байгаад байгаа. За зүгээр яг бас л нөгөө ус одоо тендер зарлаад хэрэгжүүлж байгаатай гэдэгтэй холбоотойгоор энэ аймагуудын бас дулааны станцын ажлууд бол бас л нэлээд удаашралтай явж байна гэж бол харж байгаа. Тий. Тэгээд яг Арангаан хувьд бол бас одоо тэр маргаан нь ингээд арбитр дээр очсон шийдэгдээд одоо ингээд гэрээ хийхдэх гэж явж байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр бол бас одоо ингээд Арангаан хувьд бол улааны станцын ажил бол бас ирэх жилүүдэд хийгдээд явах хаа гэсэн ийм хүлээлттэй байгаа. Тэр нь бол альва салбарын одоо хөгжлийн гол үндэс суурь нь бол одоо стандарт байдаг шүү дээ тий зөв стандарттай. Гэтэл жил иргэдсэн манай одоо эрчим хүчний салбар ачаалаад дийлэхгүй ер нь бол хөгжлөөсөө бас хоошо алхаж байна гэж харж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жилийн хувьд л одоо ингээд тогны хязгаарлалт явагдаад эхэлжлээ. Тэгэхээр энэ салбар хөгжихгүй байгаа гол шалтгаан нь ер нь санхүүгийн хүсвэр гэж харах уу? Яг юу вэ? Тэнд яг мэдээж яг хөгжихгүй байгаа гол шалтгаан бол ерөөсөө л нөгөө үн тариф санхүүгийн одоо тий хязгаарлагдмал байдал гэсэн үг шүү дээ. Одоо харьцангуй ингээд сүүлийн үед нүүрсэн үн өссөнтэй холбоотой Монгол улс сайран харьцангуй одоо эдийн засгийн өсөлтөд гайгүй болчлоо шүү дээ. Нэг хүний одоо тий дотоодын нийт бүтээгдэхүүн орлого маань бараг 6,000 хүрээ явж байгаа энэ төр гэх тий. Тэгэхээр гол нь энэ одоо санхүү одоо зорж байгаа санхүүг бол
одоо тэргүүн ээлжний одоо тэргүүлэх салбартаа зарцуулах нь зүйтэй байгаад байгаа байхгүй юу. Үнэхээр л бид нар одоо бусад хөгжлөө ярихын тулд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хөгжүүлэхийн тулд бол бид нар ингээд гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтыг гордоо суухаас илүүтэй дотоодоос бас асуудлаа тодорхой хэмжээгээр шийдэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Гэтэл одоо бол ерөөсөө тийм юм билээ. Эрчим хүчний салбарт бол улсын төсөөс бол бараг зарцуулахгүй байгаа байхгүй юу. Бүр ингээд нэг юм тусанг төдий. Би бол тэгж л хэлнэ. Тэгэхээр энэ тохиолдолд бол бид нар энэ салбар бол стил энэ хүнд байдлаас бол гарахгүй. Тэгээ яг зүгээр сая нэг юм эрчим хүчний үн тарифыг бол өртгөө нөхөх хэмжээнд хүргэлээ. Энэ бол зүгээр л тэр нөгөө нэг усаас авдаг татаасыг хаах төдий тийм л юу. Гэтэл том их усруудыг барих асуудал дээр ус мөнгөө зарцуулаад их усруудыг барих хэрэгтэй байхгүй юу? Дамжуулах түгээгшүүлжийн өргөтгөхөд ус хөрөнгөө зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгээд чи сая бас нөгөө стандартын асуудлыг ингээ хөндлөө. Тэгэхээр би энэ сүүлийн үед үл стандарт үйл маш их ярьж байгаа. За тэгэхээр өөр нь бол бүх ил салбар одоо хөгжлийг тодорхойлдог юм бол ерөөсөө л стандарт. Тэгэхээр бол манайх бол стандартаа үнэхээр ач холбогдол өгөх цаг нь болсон байна гэж ингэж бодоод байгаа. Стандарт. Та бүхэн бодолтой. Одоо ингээд бид нар ерөөсөө улсаа хөгжүүлье, тухайн салбарыг хөгжүүлье, одоо эрчим хүчний салбарыг хөгжүүлье л гэж байгаа бол бид нар стандартаа орчин үеийн түвшинд хүргэх ёстой. Гэтэл бид нар бас л ингээл одоо стандартаар мөнгө төгрөг дутагдaltaй байна гэдэг ингээд стандартаа ерөөсөө шинжлэхгүй. Одоо нөгөө ингээл цахилгаан байгууламжийн дүрмээ гэлдэг чинь 2003 оноос хойш шинжлээгүй. За нэгдсэн сүжээний дүрмээ гэлдэг чинь 2010 оноос хойш шинжлээгүй. Эндээ ерөөсөө ач холбогдол өгөхгүй байгаа юм. Тэгээ яаж бид нар өнөөдөр дэлхийн хөгжилтөд хууль нийлүүлэн алхах гээд байгаа юм бэ? Одоо та бүхэн зүгээр нэг жишээ хэлээ л да. Нөгөө л хуучин бид нар дүрмтэй байгаа болохоор орчин үед чи одоо ингээд станцууд дээр жишээ нарны станцууд дээр тэгж одоо 8 хүн 16 хүн суулгах ашиглалтан дээр суулгах хэрэг байхгүй юу? Бусад бүх оронд энэ дээр чин алсаас удирдаад баг хөнгөө ажиллаж байгаа байхгүй. Гэтэл бид нар нөгөө нэг хуучин дүрмээ шинжилээгүй. Хуучин дүрмээ шинжилээгүй болохоор энэ дүрмээрээ та нар одоо ээлжинд 16 хүн ажиллавал 8 хүн ажиллавал гэдэг шаардлага. Тэгэхээр нөгөө чинь тэр ашиглалтын зарлыг өсгөж чинь. Тэгээ нөгөө цаана эн чинь яг үн тариф дээр нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр бол би бол ялангуяа салбарынхаа хувьд бол энэ стандартаар одоо онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Энэ одоо дэлхийн хөгжилтөд хөл нийлүүлэн алхахын тулд стандартаар анхаарч. Эн чинь тэгээд тэр тэгтлээ өндөр одоо хөрөнгө оруулалт шаардахгүй өнөөдөр шинжилээд энэ шинжилсэн ямаараа хүмүүсийнхаа тархийг цэнэглээд бодит байдалд хэрэгжүүлээд дэлхийн хөгжилтөд хөл нийлүүлээд алхаад явах тийм боломж байгаа байхгүй. Тэрөөс анхаарал хандуулахгүй. Тэгсэн мөртлөө юунд бид нар их анхаарал хандуулж яана вэ гэхээр би одоо сүүлийн үед хэлээд байгаа. Монгол улс бол одоо ингээд нэг бүр тэзүүний их орн болчих гэж хараад байгаа. Тэзүү. Одоо шаардлагагүй юм дээр л одоо ингээд тэзүү. Тэгээ энэ тэзүүгээ бүр хідэн тэр бумаар нь хийх юм. Одоо ингээд ерөөсөө Монголд бас нэг юм бас одоо эдийн засаг нөсөөд байгаа юм уу яагаад байгаа одоо хүн болгол ерөөсөө тэр бум гэсэн тоог л амнасаа гаргаад үлчиж. Бүр шаардлагагүй юм дээр тэзүү хийх юм. Та шаардлагагүй юм дээр. Одоо та бүхэн зөвөр бодолтой ингээд юу гэдгийг жишээ хэлээ л да. 10 мегаваттын батарей гэдэг нэг юм контейнертэй батарейг Улаанбаатарт ингээд авцраа тавих, Багнуур дээр авцраа тавих, одоо тэр нэг Арангаа Үрэнга дээр авцраа тавих. Яг адилхан байхгүй юу? Яг адилхан. Гэтэл энэ дээр чи одоо ингээд тэзүү хийн. Заавал одоо тэзүүтэй байх хэрэгтэй. Гэтэл энэ дээр чи ингээд дэмий юмд одоо мөнгө зарах ямар шаардлагатай юм. Мэдээж одоо тэзүү гэдэг чинь бол одоо хоёр юмыг харьцуулаад техникийн хувьд аль нь ашигтай юм. Эдийн засгийн хувьд аль нь ашигтай юм гэдэг юм дээр техник эдийн засгийн үндэслэл хийдэг. Тэгэхээр ийм юм дээр зайлшгүй юм дээр л тэр тэзүүн дээр мөнгөө зараал явнаас гэтэл ингээд бүр тэзүү хийх шаардлагагүй юм дээр тэгээд тэзүү хийгээл тэрэн дээр одоо мөнгө зараал цаас үйлдвэрлээд авах ямар шаардлагатай юм бэ? Тэгэхээр би бол одоо энэ дээр юу гэж үзэж байгаа вэ гэхээр тэр одоо улсын одоо төсвийн хуулийн дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Улсын төсвүүдээр юм суулгахын тулд заавал одоо тэзүүтэй бай, төсөвтэй бай гэдэг зурагтай бай гэдэг шаардлага тавьдаг юм байлээ л дээ. Тэгээд зураг бол чухал. Зураг хийжээж яагаад гэвэл бодит өртөг тодорхойлогддог байхгүй юу. Гэтэл бид нар дэмий хэмэн дээр тэзүү. Одоо тэгээ сая тест 3 дээр ингээ харж байгаа үстэй тий. Тэзүүний үн гэдвэл бодит үн биш. Гэтэл үнэхээр тодорхой одоо юмн дээр л тэр жижиг оврын юмн дээр л тэзүүн дээр мөнгө зарцуулдаг. Угаасаа олон улс одоо та бүхэн тэр чат GPT энтергээ судлаарай. Хэзээ тийм жижиг оврын одоо 5 мегаватт 10 мегаваттын нарны станц дээр заавал одоо тэзүү хий гээл тэрэн дээр дэмий мөнгө зарцуулаад байдгүй байхгүй юу. Харин зурган дээр л мөнгө зарцуулах хэрэгтэй. Ягдвал зураг бол бодит ажил байхгүй юу. Санхүүжилтийг тодорхойлж байгаа, хөрөнгө оруулалтыг тодорхойлж байгаа бодит цаас бол зураг. Харин тэзүү бол бодит цаас биш байхгүй юу.
Тэгэхээр ийм бодит бас ингээд юм дээр л ингээд бүр нэг ийм тэзүү гэж үйлдвэрлээл бүр ингээд мөнгө зараад байх. Тэгээд тэр мөнгө нэг ийм жижигхэн мөнгө шүү дээ. Маш их мөнгө. Бүр ингээд тэгэхээр би үл одоо Монгол улсыг үл ийм оо тэзүү нийх орн болчихжээ л гэж ингэж хараад байгаа шүү. Тэгэхээр эрчим хүчний салбарын өмнө тулгамдж байгаа асуудлыг магадгүй одоо шийдснээрээ утаанд нөлөөлж чадах. Яг зүйтэй. Ер нь бол утаа бол өнөөдөр бүр үндэсний хэмжээний том асуудал болчихжээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт маш их одоо мөнгө энэ утааг шийдэхийн төлөө зарцуулагдчихж. Тэгээ үр дүн одоо бас л айгүй таарахын байгааг ингээ харж байгаа тийм. За тэгэхээр эрчим хүчний одоо сүүлийн жилүүдэл яг ингэсэн байгаа шүү дээ. Нөгөө нэг цахилгаанаар одоо ингээд хүмүүс бол одоо гэрээ халаагаад бас ингээд нэг цэвэрхэн орчинд байгаад ингээд бас ингээд жоохон ер нь бол тийм соёл бол ингээд бий болчих. За тэгтэл одоо нөгөө бид нар чи их усрын дутагдaltaй байна. Тэгтэл нөгөө тэр хэрэглэгчийг одоо цахилгаанаар халаад чадахгүй байдал үрээд байна. Дээрээс нь нөгөө одоо урт шугамтай учраас хүчтэл унаад юу нөгөө цахилгаанаар халаахтай асуудал ороод байна шүү дээ. За тэгтэл бид нарт одоо нар гэд маш гайхамшигтай одоо ийм одоо бүр хинч одоо мөнгө нэхгүй ийм нэг нөөц байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм нарны их усүрийг бол ялангуяа бид нар чинь нөгөө ингээд хэрэглэгч нарны одоо их усүрийг тавиад дээрээс нь батарей тавиад тэгээд ингээд өөрийнхөө хэрэглээг хангаад за тэгээд илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү одоо нийлүүлдэг тэр одоо боломж бололцоог бүрдүүлье гэдэг ямыг бид нар энэ хөтөлбөр одоо хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгацсан. Тэгэхээр энэ тусгацсан юмаа бид нар одоо маш одоо том мега төсөл болгож хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо ингээд айл болгон нэг нэгээрээ ингээд нарны панел, батарейтай тавина гэхээр хөрөнгө оруулалт маш өндөр байгаад байгаа байхгүй юу? Бараг л одоо 20 30 40 сая. Тэгэхээр айл болгон тийм 20 30 40 сая одоо зарцуулаа. Тэгээд өөрийнхөө одоо тэр асуудлыг ногооноор шийдээд ингээд нэг сайхан орчин бүрдүүлээд явах боломж байхгүй юу? Тэгэхээр энийг бол ерөөсөө л улсын хэмжээнд том мега төсөл болгож хэрэгжүүлжээж нэг айлд одоо нарны панел тавих одоо 10,000 айл тавих хоёр нарны панелийн өртөг яаж орж ирэх вэ? Маш их буурж орж ирнэ шүү дээ. Батарейны өртөг маш их буурж орж ирнэ. Ингэж л мега төсөл болгож оруулж иржээж энэ одоо утаатай байгаа оройн дээр утаатай байгаа хэсэг дээр нарны панел батарей суйрлуулж өгжээж тэр айлын асуудлуудыг дулаалгын асуудлуудыг тэгээд дулаалгын асуудлуудад тэр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Хэрвээ одоо тэр нөгөө дулаан маш их алдагдaltaй байвал 1000 одоо тэн дээр одоо цахилгаанаар юугаар хангаад бол хэрэг байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр дулаан дээр нэгдүгээр хөрөнгө оруулалт зарцуулах хэрэгтэй байгаа. Хоёрдугаар дээр нарны панел батарейг бол ерөөсөө том мега төсөл болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгжээж энэ хүмүүс өөрөөр хэлбэл нараар өөрсдийгөө хангаад одоо тэр яндангаасаа салаад агаарын бохирдлоог бууруулахад бол маш том хувь нэмэр оруулах юм боломж олцоо бол байгаа. Одоо би тэгээд сайн нэг жишээ юу яалаа. Нийтдээ ингэсэн байна л да. 65,000 ширхэг айл өрх аж ахуй нэгж одоо яг тэр тархмал их усүр нарны панел батарей тавьсан байгаа юм бил. Улсын хэмжээнд 65 ширхэг. За тэгээд 2024 онд гэдэгт чинь 44 ширхэг айл яг энэ нарны панел батарейгаараа өөрсдийнхөө хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү нийлүүлээд тэгээд 78 одоо сая төгрөгийн орлого олсон байна. Одоо айл аж ахуй нэгжүүл яасан байна вэ гэхээр нэгдүгürt яах нь яндангаас алсан байна. Ногоон одоо шийдлэр өөрийнхөө хэрэглээг хангаад маш цэвэрхэн орчинд амьдарч байна. Агаарын бортыг бууруулсан байна. Дээрээс нь нэмээд яасан байна уу? 78 сая төгрөгийн орлого олсон биз шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд үеийг батлаад өгч байна гэхээр энэ айл өрхүүд аж ахуй нэгжүүд агаарын бохирдлын бууруулахад дээрэс нь орлого олох ийм одоо том боломж байна. Тэгэхээр энэ дээр нь яадгүй гэхээр засгийн газар бол маш том програм бол хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь Австрали улс бол яг энэ дээр дэлхийд хэрэгүүлдэг байхгүй юу? Австрали одоо энэ нарны дээврийн одоо ойгоороо панелаараа дэлхийд хэрэгүүлдэг. Энийг бол засгийн газрын хэмжээнд том програм болгож хэрэгжүүлдэг. Том програм болгож хэрэгжүүлснээрээ тэр одоо нэгж хөрөнгө оруулалт нэг айл өрхтөр нэгж хөрөнгө оруулалт яах нь бараг л одоо 10 сая руу 5 сая руу орж ирэх нь шүү дээ. Тэгээд 5 сая руу 10 сая руу орж ирээд тэгээд тэрийг одоо бас нөгөө хүүгүү зээл, ногоон зээл гээд тэгээд дээрэс нь тэр одоо нөгөө нэг дэлхийн дулаалтай холбоотой кредит гэж байгаа шүү дээ. Тэндээс бас тодорхой хэмжээний санхүүжилт авчих нь. Ингэж том мега төсөл хэрэгжүүлж ижил энэ одоо нөгөө нараар бид нар агаарын бохирдлыг шийдэхдээ мэдээж агаарын бохирдлыг шийдэхдээ олон л асуудлууд, олон шийдлүүд байгаад байгаа. Одоо тэр газ гээл ярьж байна. За тэр одоо ямар төлс гээл ярьж байна. Тэ одоо утаагүй төлс гээл ярьж байна. За тэгээд дээрэс нь хамгийн гол нэгдүгээр чухал асуудал ерөөсөө дулаалгын асуудал. Дулаалга. За тэгэл хоёрдугаар асуудал бол яг энэ ногоон шийдэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа. Тэрээс биш ингээд бид нар хараа энийг ингээд нэг айл тавиад байвал үр дүн угаасаа харагдахгүй.
Гэтэл энэ чинь олон айл тэр 10,000 айл дээр хэрэгжүүлжээж эн чинь нэг айлын хөрөнгө оруулалт багасах байхгүй юу? Тэгээ нэг айлын хөрөнгө оруулалт багасчихвэл яах вэ? Тэр айлын хөрөнгө оруулалтын тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын одоо засгийн газраас гаргана. Одоо юу гэдгийг ногоон тэр хүүгүү зээлээр олгоно. За тэгээ тодорхой хэмжээний тэр хэрэглэгч яах нь одоо нөгөө нэг оргил ачаалын үед сүлжээ рүү зараад хөрөнгө оруулалтаа нөхцгөн шүү дээ. Тэгээд 5 жилийн дараа тэр хэрэглэгч их усэр одоо тий цахилгаан зардаг их үйлдвэрлэгч болоод орлого олоод ингээд явах бүрэн боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр сая нөгөө нэг цалхай эрчим хүчний үн тариф өссөнтэй холбоотойгоор энэ одоо нөгөө сүлжээ рүү нийлүүлдэг тариф маань бас өсөх ёстой. Тийм учраас эрчим хүчний зохицуулах хорооноос энэ одоо сүлжээ рүү нийлүүлэх тарифыг одоо өсгөхөөр ийм одоо төсөл боловсруулсан олон нийтийн санал аваа явж байгаа. Тэгэхээр хэрэглэгч хэрвээ нарны панел за тэгээ батарейтай тавиад сүлжээрээ нийлүүлэхэд одоо хуучин тариф нь ямар байсан бэ гэхээр өглөөний 7 цагаас 17 цаг хүртэл нэг 110 хэдэн төгрөг. Оройны одоо 5 цагаас оройны 21 цаг хүртэл болохоор 220 хэдэн төгрөг байсан байлээ. Одоо болохоор энийг зохицуулах газраас яаж өсгөж байгаа вэ гэхээр өглөөний 7 цагаас 17 цаг хүртэл 200 хэдэн төгрөг. Тэгээд оройны одоо 17 цагаас 21 цаг хүртэл 300 төгрөг болгож өсгөж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэрэглэгч маань одоо батарей тавиад өдөр одоо нарныхаа панелаар батарейгаа цэнэглээд бас өөрийнхөө хэрэглээг хангаад тэгээ орой оргил цагт тэр батарейгаараа шүлжээнд хэрвээ зарах юм бол яах нь 300 төгрөгөөр 1 кВт цагийг яах нь борлуулах нь байна шүү дээ. Тэгэхээр энэ үл хэрэглэгчийн хувьд бол орлого олох маш том боломж авахгүй юу. Хөөрхөн хэмжээний орлого олно. Тэгээд дээрэс нь өөрийнхөө хэрэглээг хангачна. Агаарынхаа бохирдлыг бууруулчихна. Тэгээ орлого олчихно. Тэгэхээр ийм боломжийг олохын төлөө энэ том хөтөлбөрийг бол засгийн газраас хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. За нэг асуулт нэмжиж байгаа бас ярилцлага өндөрлөг шинэ. Яг манай Монгол улстай адилхан одоо 9 дэх сургууль амьсгалтай тий өргөдөн газар нутагтай улс орнууд маш их байдаг байх. Тухайн улс орнууд одоо яг эрчим хүч дулааны асуудлаа хэрхий яаж хийдгийг одоо олон улсын жишгүүдэр ч юм уу одоо магадгүй та мэрэгжлийн хүний хувьд судалгаанууд бас хийжсэн бах тий. Зүйтэй. За тэгэхээр нөгөө чи мэдж байгаа хтай нөгөө улсын хурлаас эрчим хүчний реформыг хийхтэй холбоотой эрчим хүчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээ энэ ажлын хэсэг маань одоо сая 10 сарын 15-наас хойш ингээд 2 сарын гаруйны хугацаанд ингээд ажиллаа явж байна. Тэгээ энэ дэр ингээд одоо байгаа хуулиудын үр дагаврын үнэлгээ за дээрэс нь одоо тандан судалгаа ингээ хийгээд ерөөхдөө дуусчихна л да. Тэгэхээр энэ дандан судалгааны хүрээнд бид нар яасан бэ гэхээр одоо цахилгааны хувьд ингээ 5 орны туршлагыг судалж байна. За дулааны хувьд бас яг манайхтай ажил төстэй ийм одоо хүүтэн уур амьсгалтай дулаанаар одоо хэрэглэгчээ хангах одоо шаардлагатай ийм улс орны 5 орныг ингээ судалж байгаа. Тийм судлаад дууссан тийм. За тэгэхээр тэрэн дээр одоо дулааны хувьд гэдэг чинь бид нар одоо Дайн улсыг судлаа, Унгар улсыг судлаа, Герман улсыг судалж байна, Эстоныг судалж байна. За тэгээд Казахстан гэдэг ийм 5 орныг ингээ судалж байгаа. За тэгээд тэрний одоо энэ 5 орныг хууль эрх зүйн хувьд одоо яаж энэ дулааныхаа асуудлыг шийдэж байгаа. За одоо дулааных нь одоо байгууллагууд нь ямар бүтцтэйгээр яаж ажилтдаг юм бэ гэд нэлээд одоо ийм наривчлалтайгаар ингээ судалж байгаа байхгүй юу? За тэгээ сүүлийн үед бол одоо жишээ нь Дайн улс гэдэг чинь ерөөхдөө сэргийгдэхээр яаж одоо энэ тархамл их усөрээр яаж одоо дулааны эрэлт хэрэгцээг хангах вэ гэдэг дээр хуулийн дээр маш одоо чухал заалтууд ингээд тусгацсан ажиллаж байгаа юм билээ. Тийм. Тэгэхээр бид нар ингээд тэрийг одоо бас их сайн судалж байна. За Герман одоо тэр Казахстан гихчвэл бас айгүй сайн одоо үлгэр жишээ юм одоо орнууд ингээд байгаад байгаа аахгүй. Тэгэхээр бид нар энийг бол нэлээд наривчлалтай ингээд судалсан. Энэ судалсныхаа хүрээнд бид нар энэ дулаан хангамжийн зохицуултыг бол нэлээд одоо сайн болгож гаргаж ирья гэсэн ийм зорилтойгоор ингээд ажиллаж байгаа. Дулаан дээр. Тийм дулаан дээр. Цалгаан дээр ч мөн адилхан бид нар ингээд 5 орны туршлагыг ингээд судалчихсан. Дандан судалгаагаа бол ингээд хийчихсэн. За одоо байгаа хуулийн одоо үр дагавар нэг хүрчлэн ингээд сайн судалчихсан байж байгаа. За тэгэхээр энэ дээр ингээд одоо ингээд хуулийн дээрээ нэлээд дэлгэрэнгүй байдлаар тусгаяад явъя гэсэн байдалтай ажиллаж байгаа. За маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэцгийн сайтын өнөөдрийн зарчны ярилцлагыг хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зарчнаар Монгол Улсын их хурлын гишүүн Инх Цэцэг оролцлоо.